малчин удамтай Төв Азийн та бүдгийг энэ өдрийн сайхан амгалан айлтгая. Би Монгол улсын малчин Ванипин одоо Төв Азийн удирдах зүйлийн төлөөлөгч Маамхүү гэдэг хүн байна. Би Өмнөговь аймгийн Далан цодгоотын хаангар саманд амьдардаг насаараа мал малсан 60 жил мал малсан. Мал малсны хажуугаар сүүцгаар нэгтгэрэн жижиг үйлдвэрлэлийн хийдэг ийм хүн байна. За малчтад би тулгамдсан асуудлыг талаар тавьчихсан дурдъя. Одоо манай тэр удамдан говьд ер нь бол бэлчээртэр уул уурхайн компаниуд үйл ажиллагаа нэлээд явуулдаг. Бэлчээрийн газрыг одоо шахан зайлуулдаг. Нүүдэл зайлуулдаг. Энэ бас бидний том эмзэг асуудал байдаг юм аа. Нүүдэлчид бидний бүтээгдэхүүний үнэлэмжийг сайжруулах шаардлагатай байдаг аа. За олон улсын нүүдэлчин малчны жил бэлчээрийн тухай Монгол улсын олон улсын нүүдэлчин малчны жилийг бэлчээрийг идэвхтэй дамжиж байгаад би туйлын баяртай байдаг аа. Монгол улсын засгийн газар маань одоо энэ бэлчээрийн жилийг маш хүчтэй дэмжиж бэлчээрийн жил болгон зарласан юм аа. Засгийн газартай хамтран ажилладаг бөгөөд түүний хүрээнд жишээлбэл засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан уулзалт жуулгонууд гэх мөн Ванипин одоо хурлуудын зохион байгуулсан бэлчээр мал аж ахуйн хурлуудад идэвхтэй оролцоор ирсэн байдаг юм аа. Бид бэлчээрийн балсын харааг нэгжүүлсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллага Таваа болон ойрын түншүүдийн хамтаар хөгжүүлж ажиллахыг зорж байна. Энэ үйл явцад төвд нүүдэлчин малчдын өөрсдөө байх бөгөөд нүүдэлчин малчин өөрсдөө энэ хүү санаачлагыг гартаан авах ёстой гэж боддог. Үндэсний түвшинд боддог. Ажиллагаа малчдын уламжлалт амьдралын хэв маягийг хадгалж нүүдэлчдийнхээ өвөл соёлыг удаан дамжуулан үлдээх ёстой гэж боддог.